Дараагийн мэдээлэл сүүлийн жилүүдэд суралцгын бэрхшээлтэй хүүхэд олширч байгаа нь нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудал болж байна. За Гуамын 50% нь өөрсдөө суралцгын альва нэг бэрхшээлтэй гэдгээ мэддэггүй байна. За энэ төрлийн бэрхшээл нь дотроо олон төрөл байдгийг зөв цагт нь зөв дадал зуршлыг бий болгосноор даван туулах боломжтой гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. 157 дугаар цэцэрлэгийн ахлах А бүлгийн тухайд 40 хүүхэдтэйгээс нэг хүүхэд аутизмтай гэдэг нь эмчийн шинжилгээгээр энэ намар батлагдсан байна. Зарим түүнээс гадна суралцгын бэрхшээлтэй 2-3 хүүхэд байдгаа гэдгийг багш нь хэлсэн юм. За тухайн хүүхдүүдийн хувьд нэг тоглоомоор нэг хэсэгтээ тоглох, за нэг өмссөн хувцас, сар орчим өмсөх зэрэг шинж тэмдэг илэрч байсан гэлээ. Тэр хүүхэд маань бусад хүүхдүүдтэй адилхан ярьдаггүй, хасгал хийдгүү. Өглөөний дасгал байсан ч гэсэн хийдгүү байсан. Сая аавч нь хүүхдээ хэл засалд үзүүлсэн байгаа. Одоогийн байдлаар. Тэгээд нөгөө ярьдгүй байсан хүүхэд минь дахиад зангаагаар ярьдаг оролдлого хийж байгаа мөн орилдог болчиход байгаа. Бүр орилдогчгүй байсан. Тэгээд өглөөний дасгалын маань хүүхдүүдтэйгээ бас даганд хийх хөдөлгөөн хийж эхлээд байгаа. Тэрийг болохоор би нөгөө бас нэг өөр хүний яг зөвлөгөө зөвлөмжийг аваад тэр тал дээр бас төлөвлөгөө ажиллаад тэгэхээр хүүхдэд өөрчлөлт орж байна л гэж бодож байгаа. Хөгжлийн аливаа онцлогтой байсан хүүхдийг дэлгэцийн хамааралтай олгож, богино рил удаан давтамжтай үзүүлэх нь төрмөл өгөгдлийг хүндрүүлэх шалтгаан болдог байна. Иймээс жижиг дэлгэцээс илүүтэй телевиз үзүүлэхийг зөвлөж байсан юм. За учир нь том дэлгэц нь гэр бүлийн орчны харилцаанд оролцож суралцахад түхэн байдаг гэлээ. За сургуульд ороод илэрдэг одоо бэрхшээлүүд нь яаж вэ гэхээр анхаарал төвлөрлөөс илүүтэйгээр сургуульд ороод ирэхлээр дислексия, дискалкулишэ гэдэг ч юм уу те уншихад бэрхшээл үүсдэг, дисграфия гэж бичгэд бэрхшээл үүсэж байгаа. Тооны логикийг ойлгохгүй байгаа байдлууд нь сургуульд ороод ирэхээр илэрч эхэлж байна л гэсэн үг. Тэгэхээр би манай хүүхэд ADHD-тэй гэж хэлэхээс өмнө ADHD-тэй байна уу гэхийг эхлээд ядахтай скрининг тест хийж хэрэгтэй. Манай Монголын суралцсан бэрхшээлийн холбооны хуудсан дээр ADHD скрин тест үнэгүй байна. Суралцгын бэрхшээлтэй хүүхэд зан төлөвийн эмгэг, бие хүний эмгэг, сэтгцэн эмгэг үүсэх эрсдэл өндөр байдаг байна. За учир нь өөрийгөө дутуу гэдгийг мэдээд бусадтай ууртай харилцах зэргээр илэрдэг байна. Энэ нь удаан үргэлжилвэл насанд хүрээд зан төлөвийн доголдолтой автосол зэрэг нийгмийн зөрчил түгээмэл гаргадаг иргэн бий болно гэсэн үг юм. За иймээс эцэгчүүд хүүхдэд айлуулах эрт анзаарч мэдэн хүүхдэд цаг гаргаж чадвал суралцгын бэрхшээлийг даван туулах боломжтой гэдгийг мэргэжлийнхэн зөвлөж байсан юм аа.